Монгол Улсын их хурлын эдийн засгийн байнгын орооноос үйлдвэр технологийн паркийн хууль эрхцэн асуудлаар хэлэлцүүлэг хийж байгаа нь үнэхээр цаг үе болсон юм сайхан арга хэмжээ болж байна гэж бид бодож байна. Тэгэхээр энэ арга хэмжээнд өнөөдрийн энэ уулзалтаар их сургууль, эрдэмтний байгууллага, үйлдвэр технологийн паркт оролцогч талууд, бизнесийн байгууллагууд, компаниуд өргөн хүрээтэй оролцож санал бодлоо хэлж байгаа нь үнэхээр сайшаалтай. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд үйлдвэр технологийн паркийн хууль батлагдаад мэдээж тодорхой ажлууд хийгдээд хэрэгжээд явж байгаа. Тэгээ Монгол улсад бол энэ үйлдвэр технологийн хууль батлагдсантай холбоотойгоор яг бодиттой өнөөдөр энэ хуулийн дагуу ажил хэрэг болоод үйлдвэр үйлчилгээ болоод парк яг жинхэнэ утгаараа ажиллаж байгаа зүйл бол бас төвөгтэй байгаа. Тэр ийм зүйл бол байхгүй дутагдaltaй байгаа. Тэгэхээр мэдээж энэ хууль эрх зүйн орчин сайжрах шаардлагатай. Боловсруулагдсан сайн. Одоо энэ яг энэ цаг үед Монгол улсад томоохон төслүүд, мега төслүүд, бүтээн байгуулалтууд, аж үйлдвэрлэлийн үйл явц эрчимжиж, энд бүтцийн тэлэлтүүд хийгдэж байгаа. Энэ газрын эрдэс баялагын салбарт томоохон үйлдвэрлэлийн өртөг шингэсэн, нэмэн өртөг шингэсэн томоохон үйлдвэрлэл хөгжүүлэх зорилгоор төрөөс авч хөгжүүлж байгаа энэ олон төсөл хөтөлбөрүүдтэй холбоотойгоор энэ үйлдвэр технологийн паркийг арай бас өөрөөр харах хууль эрх зүйн зарим заалтуудыг илүү процесс талдаас нь харж хэрэгжүүлэх хэрэгтэй шаардлага байгаа гэж ингэж бид бас ойлгож байгаа. Мэдээж татвар хөнгөлтийн хувьд байдаг юм уу тийм ээ. Бусад оролцох талуудтай холбоотой бусад олон асуудлуудыг өмнө хууль эрх зүйн хүрээнд суулгаж өгсөн хэдий ч яг үйлдвэр технологийн парк өөрөө амилж босч ирэх үүнтэй холбогдсон бий болох эрх зүйн зохицуултууд яг үйл явц процесстэй холбоотой зарим нэг шаардлагатай зүйл заалтууд хэрэгцээтэй гэж ингэж бид харж байгаа. Тэр ч утгаараа эрдэмтэн судлаачид энэ үйлдвэр технологийн паркийн үйл явцад байнга оролцож яваа энэ хүмүүсийг бас цуглуулж өнөөдөр энэ саналуудыг авч байгаа нь үнэхээр сайжралтай гэж бодож байна. Тэгээ шинжилгээ ухааны технологийн их сургуулийн хувьд бас энэ Монгол улсад хийгдэж хэрэгжиж байгаа үйлдвэр технологийн парк, шинжилгээ ухааны паркуудтай холбоотой судалгаа боловсруулалт ажил, техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, зарим оюуны өмч шингэсэн үйлдвэр үйлчилгээ бий болгохтой холбоотой төсөл судалгаануудыг хийж хэрэгжүүлж явдаг гол төлөөлөх байгууллагын хувьд, шинжилгээ ухааны байгууллага, их сургуулийн байгууллагын хувьд бид нар энэ ажиллагаанд бас их ач холбогдол гэж манай эрдэмтэн судлаачид бас өргөнөөр оролцож, санал бодлоо хэлэлцэж, их сургууль эрдэмтний байгууллага, үйлдвэрлэл, бизнесийн байгууллагуудын эрх тогтоох, хууль тогтоох энэ байгууллагуудынхаа хүмүүстэй нэгдээр уулзаж, санал бодлоо солилцож, саналаа хөргүүлж байгаа нь үнэхээр сайжралтай гэж ингэж харж байна. Үйлдвэр технологийн паркыг хөгжүүлэхэд ер нь цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардах энэ чухал онцлогтой. Тэгэхээр яг энэ дэр хөрөнгө оруулалтын хууль бас энэ дэр хэр чухлаар яригдах юм. Нөгөө паркийн хууль маань бас төдийлөл аж ахуйн нэгжүүдэд ээлтэй биш байна гэж штэ. Яг аж ахуйн нэгжүүдэд ээлтэй болох саналыг та ер нь яг яаж оруулах зүгээр гэж бодож байна. Нөгөө хөрөнгө оруулалтын хууль ч бас энэ дэр давхар шаарддаг байх. Тийм мэдээж энэ чи эхлээд үйлдвэр технологийн парк гэдэг чинь өөрөө ганцхан үйлдвэр биш шүү дээ тийм ээ. Үйлдвэр технологийн парк гэдэг бол маш өргөн хүрээний ойлголт. Байгаль экологийн тухай асуудлууд, газар зүйн асуудлууд их томоохон агуулгаар харах юм бол тэнд бол маш өргөн хүрээний асуудлууд яригдаж хийгдэх ёстой. Тэгэхээр мэдээж бид энэ хууль эхлээд эрх зүйн орчинтой болно гэдэг мэдээж төгс зүйл бол биш. Энийг дагаад өөр олон ажил яваад ирэхээр хэрэгжээд ирэхээр энийг ингэчмээр байна гэсэн шин зүйлүүд гарч ирж шүү дээ. Тэрийг л эрх зүйн баталгаажуул цаашаа авч явж явах, хөргөн шургаа шийдэж энэ тэг болоод байгаа зүйлүүдийг авч хайж илүү төргөн шуурхаа оновчтой хийж хэрэгжүүлэхэд нь тэрийн зүгээс зөв оновчтой эрх зүйн орчныг дэмжиж ажиллах нь чухал байна. Тийм учраас аливаа гарч байгаа хууль эрх зүйн баримтчгүүдэд мэдээж бусад холбогдох хууль эрх зүй энэ татварын болоод бусад холбогдох төсвийн тухай гэл олон заалтууд байна шүү дээ. Айлын болон бусад холбогдох олон заалтууд, олон хуулиуд энэ болгонтой уйлдаж их асуудлууд их чухал байна. Тийм учраас сая яриад байгаа энэ татварын тухай хууль, бусад хөнгөлтүүд, төсвийн тухай хууль дээр яах юм хөрөнгө оруулагчд мөн төр хувийн хөгжлийн түншлэлийн тухай хууль байна тийм ээ. Хууль эрх зүйн зохицуултууд энэ болгоныг зөв зохион байгуулж энд уйлдуулж өгч байж энэ маань өөрөө ажил хэрэг болохгүй бол бусад дагалдан гарах бусад холбогдох зүйл заалтуудаар зарим нэг хориотой зүйлүүд байгаа учраас хоорондоо ойлголцохгүй юмуд эсвэл хоорондоо зөрчилдөх юм зүйл заалтууд бий болоод байх магадaltaй гэж ингэж судлаачдын хувьд бас харж байгаа. Тийм учраас энэ талаас нь бас харж санал бодлуудаа хэлж өнөөдрийн хэлэлцүүлэгт бас тодорхой чиглэлүүдээр манай судлаачид илтгэл тавьж хэлэлцүүлж байгаа. Тэгэхээр энэ зүйлүүдийг бол нэлээд тодорхой судалгааны төвшөнд бас танилцуулж
хэлэлцүүл саналуудлаа тусгаж ажиллах гэж байна. Паркуудыг хөгжүүлэхэд манай улсын ер нь потенциал ямар юм? Бид нар бол одоо тэр болгоно их олон паркууд байгаа гэж бол хэлж чадахгүй. Бас нөгөө бүс орон нутгаар нь ингээд харах юм бол яг үлдэр технологийн паркуудыг хөгжүүлэх потенциал бүр одоо тус аймаг болгон дээр бол онцлогтой өөр байгаа бах тий. Улуурхаан бүс нутаг ч гэдэг юм уу, ажуулт газар тариалан ч гэдэг юм уу. Жишээлбэл хамгийн ихний одоо хөгжих боломжтой үлдэр технологийн паркын бүсийг юу н та аль бүс нутаг гэж харж байна. Тэрэндээ бас шаардлагатай хөрөнгө оруулалтуудыг бас яаж хаана илүүтэй зөнхөлж түгэх хэрэгтэй гэж бодож байна. Хуваарлах хэрэгтэй гэж харж байна. Үнэхээр одоо Монгол улсын бүсчилсэн хөгжлийн бодлоготой мэдээж уялдах хэрэгтэй. Эдийн засаг аж ахуйн бүсийн хөгжил төлөвлөлтөй уялдах хэрэгтэй. Энэ утгаараа бол одоо жишээ нь Эрдэнэт хотод гэхэд энэ эрдэс баялагын Эрдэнэт үйлдвэрээ түшиглээд үлдэр технологийн паркийн өнөөдөр хэмжүүлгүүдээс хийж байна. Энэ бол үнэхээр чухал асуудал. Үндсэн одоо гол эрдэс баялагын үйлдвэрлэлийн салбарын хөгжилтэй холбоотой засварлуулах үйлдвэрлэлгээд босод гол одоо үйлдвэрлэлийг парк хэлбэрээр хөгжүүлж цаашаа өөрөө хөгжийн нийгмийн эдийн засаг бий болох тухай асуудал яригдж байна. Энэ бол бас чухал гэж би харж байгаа. Мөн дархны одоо үлдэр технологийн парк байна. Дархны гангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх тийм ээ. Тэнд одоо бас одоо аж ахуйн салбар бий болж байгаа, тэнд төвлөрж байгаа бүсчилсэн хөгжлийн бодлоготой холбоотойгоор энэ чиглэлийн үйлдвэр технологийн паркууд хөнгөө үйлдвэрлэлийнх нь гангийнхан тэнд хөгжүүлэх нь зүйтэй мэдээж. За өмнгийн говьд бас одоо гол одоо манай уурхаан аж үйлдвэрийн гол салбарууд бас тэ хөгжиж байна. Энд бас энэ чиглэлийнх нь ингээд ер нь бол бүс нутагт аль чиглэлээр үйлдвэр үйлчлэгээ хөгжүүлэх үү тэнд одоо түүхийд нөөц боломж нь хэр байна, потенциал нөөц нь хэр байна. Тэрнтэйгээ холбож парк хөгжүүлж кластер загвараар бий болгож цаашаа үндсэн одоо үндэсний стратеги, бүс нутгийн стратегиэр энэ гол одоо бодлого үйл ажиллагаануудад зөв хувилдуулж хөгжвэж энэ маань цаашаа бодиттой ажил хэрэг болох байх. Мэдээж ингэхийн тулд энийгээ дагсан дэд бүтц бүтээн байгуулалтын тээвэр логистикийн асуудлуудыг давхар шийдэх ёстой. Мэдээж 3 дахь оронтой, 2 дахь оронтой хамтрагч одоо энэ бүс нутгийнхаа хэмжээнд зүүн хойд Азийн бүс нутаг ч гэдэг юм уу, Евра Азийн бүс нутгууд гэх юм уу, энэ бүс замын бодлогын хүрээнд бас энэ коридоруудыг, эдийн засгийн коридоруудыг, мэдлэгийн коридоруудыг бий болгож огоход төрийн зүгээс бодлогоор дэмжиж олон улсын харилцаа холбоосуудыг гэрээ хэлцлүүдийг маш зөв оновчтой хийж байж бид одоо энэ бүс нутагтаа гарсан тийм одоо хэрэглээ бүхий мэдлэг шинжсэн үйлдвэр технологиг цаашаа бий болгож хөгжүүлж зөв оновчтой зохион байгуулж ард иргэдтэй эдийн засагта бүтээмжтэй ажил үйлчлэгээ болгон хувирах ёстой л гэж ингэж ойлгож байгаа. Мэдээлэлсэнд баярлалаа.